Чогжуу мөнсөл буюу аян замын ёроол. Авралт 10 зүгийн бурхтын адис жинлвар зүг бүхэнд зорчих аян замтай нь үлзийтэй байж сансан сэтсэн үүлс хэрэгтэй нь сэтгэлчлэн бүтэх болтугай. Авралт бурхан ном хурсан хувраг болоод ачит лам ядан баатар дагнас бүхнээ ариун сүжгээр мөргөж магтаал дахлыг өргөё ашид бид бүгдийн хотол бүлийг өршөө. 4 зүгт явж 8 зовхос дотлооч 3 эрдэн дээдэс аян замыг минивэ ядан бурхтын чуулган явдал мөрийг минь ивэ. Эрхэт номын сахиуснууд эргэлтгүү мөрийг минь ивэ ягч сангийн эзэд ямагт мөрийг минь ивэ. Эсрүн хурмаст тэнгэр эгнэгт мөрийг минь ивэ гадна аривсын сахиуснууд гай гамшгаас ивэ ловон үндэсний сахиуснууд лай ланчгаас ивэ. Эцгийн үндэст сахиуснууд инх тунх явуул буйны садан тангарагтнууд буруу зүрүүг хариул. Ээл язгуурын сахиуснууд эндэл ослоо сэргийл уул усны эздүүд учрал мөрийг хамгаал. Аяны бид бүгдийг аль зүг рүү одлооч урдаас минь аварч хайрал араас минь аварч өршөө. Суухад суур бат нүүхэд мөрөгц явбал үдэж өршөө эрвэл ухтаж өршөө. Эрхэлсэн худалдаа хожоотой игээрсэн хэрэг бүтэмжтэй залбирсан бид нөхдийн заяасан хүчин болж дайсан дотгор бүгдийг тоосон товрогт хийсгэ. Сүслэгч хүмүүнд инэлгээгүй сүрэг малд гарцгүй ургац тариаланд мөндөргүй улас аймагт гамшиггүй зохис бусыг амирлуулж загсан үүсийг гүйцээ. Ахуу уйст тохоох алдас доройтол арилаад агуу заяа хишиг нас буян аравжаад сансан хэрэг бүгд шамдалтгүй аяндаа бүтэж сааралтгүй дандаа бадрагэ. Дэлхийн эцдийн сэтгэлд дээд бодийн таалал төрөөгүүн түргэн төрж төрсөн нь сацран дэлгэрч өнөд үл дороотхын үлзий хот орших тугай.